Энэ өдрийн дөрвөн мэндийг өргөё. Тэгээд өнөөдөр уран бүтээлийн тухай уран бүтээлч хүнийхээ үднээс одоо бас сэтгэлийн үгээ хэлэх гэж байна. Энэ бол би дууны бүтээлхээс илүү ерөөл магтаал тэгээд бас цонголныг сайн сайхан урайлан дуудсан уран бүтээлч хүнийхээ хувьд бас өсгөтэй олонд нийгмийн хариуцлагын үднээс тэгээд бас буддын шашинтай хүмүүст танин мэдхүүн талаас нь бас илүү өргөөжтэй байх болов гэсэн санаанаас төрсөн сэтгэл. Тэгээд альва бүтээл төрж мэдлэхдээ бас зүгээр одоо гинт нэг албан ёсоор яриад гэхээсээ илүү санаандгүй байдлаас үүсдэг. Тэгээд уран бүтээлийн амьдралын найзууд ням лавгтайгаа одоо их ярина. Бас тэр сайхан энэ чиглэлийн болон яруу найраг талынх нь тэгээд өргөн сайхан мэдлэгээс бас шимтэн сонсох дуртай, хууч хөөрөлдөх, олон сайхан зүйлийг мэдэж авах гэсэн ийм бас сайхан нөхөрлөл байдаг. Тэгээд нэг мэдсэн чинь одоо бас шашны холбогдолтой, шашны зүтгэлтнүүдийн тухай, утга тавилгаадын тухай харьцангуй олон бүтээл бас бусад дуучдаасаа илүү туйрвсан байсан. Тэгээд бит хоёр нэг үүр цайтал бас ярьж суунаа. Тэгээд машин дотор хоёулаа суужгаад одоо би нэг хөргүүлээд гэрийн гадаа байхдаа хоёулаа тэгэл бас дахиад нэг 2 цаг эртээ ярьж хоорондоо төрсөн сэтгэлдээ хэлсэн. Одоо яг сар шинд өгчээсэн. Тэгээд ер нь найзуудаа бас нөгөө би бас үнэлж мэднэ л дээ. Одоо хэн ямар чадамж байгаа өдр гэдэг талаас нь. Тэгээд энэ шууд нэг зохиол бүтээл туйрвыг гэхэд эхлээд мэдлэг хэрэгтэй, ур чадвар авяас хэрэгтэй, дээр нь бас хугацаа хурд хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр бол одоо миний үнэлээд дүгнж явдгаар бол нямлаг бол авяастай. Дээр нь бас хурдтай. Тэгээ бас гоё яруу. Энэ одоо мартагдаж байгаа хуучны монгол сайхан хэлүүдээ сэргээгээд бас үүний төлөө дуурж байгаа, бичиж байгаа гэдэргээд олон сайхан талууд бий. Төсөгтөө олон сонсдог хүмүүс маань бас шин юм хүлээж байгаа. Тэгэхээр надад нэг ийм хүсэл мөрөөдөл байна. Хүүхэд байхад л мэдээ ороход цагаан сарыг төсөө ядаж хүлээдэг. Тэгэхэд л харын бүрийгээр тотгон дээрээ 3 мөс тавьдаг, цагаан эдээ тавьдаг. Тэгээд энийг өвгдөөцөөс аав ээжээс асуухад лам бурхан одоо луусаа хөлөглөөд сар шин нь одоо болж гэнэ үү? Сар шинийхаа бэлтгэлийг найл хийж үү? Хэрвээ гэж бараг үзэж шалгаж ирдэг мэтэр надад бол анхны ойлголт бол тийм байсан. Тэгээд бидний нас бол бас шашингүй үзлийн үед төрсөн. Одоо тийм цаг хугацаанд төрсөн учраас энэ одоо шашны тухай ойлголт тэр дундаа энэ буддын тухай ойлголт өдр бол хол. Одоо ингээд бас юм дэлгэр сайхан болоод нийтээрээ шүтэж сүсгэлж байгаа энэ үед бол улам их таньж мэдэхэд их сайхан зүйлүүд утга агуулгууд ингээд байдаг. Тэнгүүт лам бурхны тухай яг миний л ойлголттой хүмүүс миний насныхын дамаа бол их байгаа учраас энийг яг шинжлэх ухаанчаар нийтэд тийм одоо тань мэдхүүн болгож хүргэх ийм санал байна. Тэгээд сар шинд өгцөн байгаа боловч одоо би чамайг бол бичиж чадна, амжина гэж бодож байна. Тэгээд энэ шинэ онд бас тийм гоё шинэ онд ийм бэлэгтэй хэдүүлээ золгоё гэсэн нэг тиймэрхүү санаагаа хэлээд. Тэнгүүт ерөөсөө шууд өдөөс шууд маш урайлахгүй хүлээж аваад ер нь намтар түүхийг нь яриад тэгээд Янжлан бурхны догшин дүр тэгээд өөрийнх нь онож төрсөн нутаг Дундгой аймаг дээр нь сум олдохын тал тэр одоо олдохын хийдийн шүтэн сахиусноос лам бурхан байдаг. Тэгээд яагаад энэ тухай бас санаа төрсөн гэхлээр нутагт нь ганцуд болоод тэгээд бас амаргүй он жилүүд өнгөрөхөд мөн аав ээж хоёр нь бас буурлууд нь тэнгэр болоод тэгээд бидэд бас тухайн үед тэгээд бас гашуудж байхад ням лавг тэднийхээ ингээд хойдохын өрөөл болгоод нутаг орондоо бас нэг бурхны ном дуу хуур ингэж тавьбал явмрав гэд лам уургаа байчиг гингүүт нь тэрийг дуу хууртай болгоё гэд.
Тэгээ бид хоёр бас нэг 2 жил тийм зан үйл хийгээд тэгээ нутгийн хүмүүс цагаан эдэгээ гэр бараагаа тал талаасаа барьж ирж бариад сайхан тэр олдохын талд ном тавиад тэгээд хүмүүс дуул ус авдаг байсгаж утга учир холбогдолтой дуу өрөөлүүд эдгээр өргөөд тэгээд бас сэтгэлийн явгаарч гэж бод байгаль дэлхий цаанаасаа тэгсэн үү ганцууд арилаад сайхан 100 үйл эдэр болж исэн гэд тийм өрөөл байсан. Тэгэл энэтэй холбоотой олон юм ярина л та. Тэгээд нямлав заа гээд шууд маргааш бэлэн болно. Хинээр хийх үү шууд дөрөөсөө ямар ч сонголтгүйгээр төвшин төр. Тэгэл бидэд бол хар багын тэгэл яг бивнэ таньж мэднэ төвшин төр сонгогдох шалтгаан нь бол өөрөө судлаач тэгээ шашны аядан энэ чиглэлээр бүтээл төрүүлэхтэй төвшин төртэйгээ хамтарч бас гэгэнтнүүд утга төрөлгөдөд зориулсан олон магтаал өргөсөн. Тэгээ энэ мэн ингээд ийм даваа талуудаа ашиглаад анх санаа гаргаад тэгээ шинэ онд шинэ сайхан ийм бүтээл өргөё л гэж үүссэн түүхэн. Эглэхүлгээс ялгарах урван зүйлийн эрдэмтэй эремогон ходрохтай хонгор халзан луустай балдан лам сахуста магтаал өрөөлөө өргөё. Нэг удаа Монгол Улсын орлогын гавь сэтгэлтэн дуучин Ариун Баатар найзтайгаа бас л нэг юм сар шинэ төгчгсөн юм үеэр л одоо бурхан шүтээ сар шинийн ёслогоо Монгол өг уламжлалын талаар ингээд нэг ярьж байгаад манай Ариун Баатар тэгдэг. Ерөөсөө нэг битүүнд ингээд нэг дуулдаг, битүүний шун заларч ирдэг лам сахиусныхаа тухай нэг уран бүтээлтэй болёо хэдүүлээ. Тэгээ миний найз нэг яг энд нэг шүлэг зохируулж бичээч гэдэг ингээд өсөл тавилаа. Тэгээ тэр өсөлт надад бол маш их сайхан санагдсан. Яагаад гэвэл миний одоо Дундгуй аймгийн Хулд сум миний өсч төрсөн олдохын талын 1876 онд одоо анх үндэс суурьнд тавьж исэн олдохын хийд буюу дог чонхорлын хийдийн гол сахиус нь болохоор одоо лам сахиус юм байна. Тэгэхээр тэр үеэс л одоо хийдийн гол сахиус болсон лам сахиус өнөөдрийг хүртэл одоо тэр олон үеийн хэлмэгдүүлэлт цагийн цөвийг одоо гатлаад нутаг орондоо заларч байдаг. Тэгээ манай нутгийнхан бол сар шинээр заавал сахиусантаа одоо ингээд бүгд мөрөгцгөөдөг ийм яс боломжтой л да. Тэгээд нэрээ одоо бас нутгийн одоо хийдийн сахиус, миний одоо нутгийнхны сахиус. За дээрээс нь бол одоо энэ бурхны шашин хийгээд ертөнц амтны одоо тусад тэдгээрийн хорлол дайрлагаас одоо аврахаар ийм аман тангарахтай шашныг аврах одоо 10 хангал сахиусын нэг бол лам сахиусны тухай одоо ингээд дуу бүтээн гэдэг бол их сайхан санагдсан. Сайхан санагдахын хэрээр давхар бас их үүрэг хариуцлага оногдож байлаа. Тэгэхээр одоо бид нар бол энэ цогт охин тэнгэр буюу Балдан лам сахиусны хаан одоо домог төв тус эрдэм мөн чанар гэдэг бүх зүйлийг нь бол нарийн судлах хэрэг гарч байна. За ингээд судлаад байх явцад бол Янжин лам бурхны одоо догшин дүр шашин амтныг хорлолоос аврах одоо тангарахтай 10 хангалын нэг одоо ийм одоо хүчтэй бурхны шашны одоо дээд одоо энэ сахиусуудын нэг юм гэж ингэж. Тэгээ энэ дууны хаан бол одоо шүлэг зохиол дотор бол мэдээж алдарт тэр одоо бид бүгдийн ингээд зүрхэн дан, тархин дан аврал одоо болгоолыг ингэж одуулж яадаг. Ламын 7 жоо буюу одоо лам бурхны хаан тариныг одоо ингэж аялгуулан магтаж оруулах. За тэгээд лам бурхны хаан тус эрдэм аврал болгоолыг одоо магтан дуулсан түүндээ ерөөл залбирлыг одуулсан ийм л одоо хандлагатай нэг тийм дуу бай гэж бодоод ингээд одоо шүлгэн бичсэн. Авралт дээд сахиус минь ариун үйлсийг тэтгэрээ агшин төдийч хоцролгүй аврал юугаар туслаарай. За ер нь бол манай дорн дахинд тэр дундаа манай монголчуудын дунд монголчуудын энэ дуун ухааны
одоо яруу найраг доторх зохистой-илгууны онол гэж одоо тэр нэг онол байна. Дээрээс нь түүнийг бүтээхийн тухайд бол одоо Бурхны лагшин зарлиг тааллыг хэтийдүүл одоо ингээд аль нэг нь хэтэрхий биш. Тэр лагшин зарлиг тааллыг мөн одоо муу үгээр доройтуулсан маягтай ч юм уу ингэж бичиж болохгүй. Ийм учраас Бурхтын магтаал гэдэг бол монгол хэл найруулгын дээд эренбээр уран гоё үгээр за тэгээд эхлээд одоо лагшин талаас нь тухайн Бурхны хаан одоо өнгө дүрс хэлбэр байдал бэлэгдэл тэмдэг талаас нь ингэж өнгө дүрс талаас нь үзүүлж. За дараа нь бол зарлиг талаас нь тухайн Бурхан одоо ямар номлолыг зарлигддаг юм, ямар тус эрдмийг үзүүлдэг юм. Дараа нь таалал талаас нь тийм ээ. Одоо тэр чагж мотортаан барьсан байгаа зүйлүүд тэр бүхэн юуг бэлэгддэг юм. Унсан унаа нь юуг бэлэгддэг юм. Гэх мэт ингээд лагшин зарлиг таалал гурвын үүднээс одоо Бурхтыг магтан дуулах нэг юм тухайлсан онол байна. Тэгэхээр энэ онолын дагуу бол үндсэндээ энэ лам Бурхны тарин бяцлах том буюу лам Бурхны тарин гэдэг энэ дуу бол шүлэг зохиол нь бүтсэн. Тэгээд энэ дуун дээр бол эхлээд ингээд лагшин одоо талаасаа бол эрэм огоон худрахтай. Тэгээд ийм хонгор халзан одоо луустай. Тэгээд хонгор халзан луус нь бол одоо хондлоо ташаан тарин одоо мэлмитэй. Өөрөө бол одоо жоогоос бүтсэн ийм хөх төртэй. Тэгээд зүүн одоо зүг ингэх салхинд одоо бадарсан хилэнцэн хилэн гал дундор бол овдис шидийн гайхамшиг болсон одоо хонгор халзан луусаар гарч олон амтны тус авралын тухайд одоо би заларч бай дүртэй. Тэгэхээр энэ дүрийг бол одоо энэ номондоо бол одоо оруулж энэ шүлэг яруу найрагтаа бол одоо оруулж бүтээсэлтэй. Тэгээ ер нь бол одоо энэ дээр гарч байгаа тэр эрэм огоон худрагн одоо ямар учиртай юм, луус ундаг нь ямар учиртай юм. За тэгээд одоо өөрөө 3 мм байдаг байгаад өөрийнх нь луус одоо ертөнцийг болгох хондлоо дээр мэлмэтэй байдаг нь ямар учиртай юм гэх мэт ингээд энэ бүгд тухайн одоо энэ Балдан лам Бурхны өөрийнх нь одоо түүх, намтар, домог түүхээс хэдүүлж одоо энэ дууны хаан шүлэг одоо яруу найрагт дотор оруулсан юм байна. Ер нь бол энэ Балдан лам гэдэг сахиу усны хүч авралын тухайд монголчууд өсгөстэй олнууд бол андахгүй мэдэндээ уулга алдахтаа хүртэл Балдан лам мэн гэж уулга алдаж байдаг ийм дардам үүнтэй холбоотой Бурхны шашны олон одоо аман домог түүх байна. Тэндээс одоо нэгийг одоо жишээлээд ярихад л Хятадын одоо амбаны газраас, Манжин одоо амбаны газраас одоо олон луусуудыг хулгайлаад одоо нэг шилийн сайр ингээд зугтсан байна. Тэгээ хойноос нь бол одоо тэр Хятад Манжин цэргүүд бол одоо туулгаад яг барьж авахын даваан дээр Балдан лам мэн гэж нэг уулга алдах төдийд тухайн хөөж исэн одоо тэр цэрэг тахруудын морин бүдэрч баригдлагаас зогтож байсан ч гэдэг юм уу. Энэ мэтчлэн зөвхөн нэрийн дуртад үзүүлдэг нь тус ардмаас авахгуулаад нийтдээ бодрол болгоолынхон гүнд бяцлаглынхан одоо энэ ариуслын толинд лам Бурхнаа үнэн аврал сүсгийг одуулан тусгаж чадах юм бол ямар их тус эрдмийг үзүүлдэг тухай бол энэ дуунд гарна. Тэгээд энэ дууны бадаг дунд нь бол алдарт одоо ламын 7 жоо гэж одоо хэлэгддэг. Лам Бурхны өөрийнх нь зүрхэн тарныг одоо аялгуулан магтаж энэ Бурхны хаан одоо таал болгоолыг баясгах гэж ингэж одоо нэг дуун тахил өргөсөн юм аа. Ер нь бол шууд одоо ойлгохгүйгээр унших, үг остуулах, аялгау тоолох хөгжим хэрвээ байхаас тэр хүнд ч хүрэхгүй зүгээр л тийм түүхий болно тийм ээ. Тэгэхээр ингээд альва дуугч гэсэн дуулахдаа дуугаа ойлгож мэдрэх хөгжимдөгтөө яруу найрагч бас уншихтаа тэгж өөрөө дотор нь орж тэгээд амьдруулж яаж тэг ард түмний хүртэл болоод тэгээд хүмүүс дахин хүсдэг тэр одоо удаан оршин тогтнох
хүмүүсийн сэтгэл зүрхэнд байх нь бол түүнтэй холбоотой байдаг бах гэж ингэж боддог. Тэгэхээр энийг бол зүгээр нэг энгийн нэгэн дуу гэхээсээ илүү энэ том бурхан шүтээнд сахиусанд одоо өргөл өргөж जैन магтж जैन гэдэг талаасаа би өөрөө бас бэлтгэсэн байх ёстой гэд мэдээж нэгдүгээрт бол би сэтгэл бас ариун санаа бодол цэвэр ийм байж ээж тэгээд тухайн бүтээлийг одоо би өргөх ёстой гэд тэгээд маш хурдтай сар шин тулцсан байсан. Тэгээд дээр нь бичгэд бол үнэхээр гайхамшигтай. Энэ үгийг нь хүмүүс одоо тусдан ингээд уншаад хүрхлээр эдгээр бас дахиад гоё мэдээллүүд авах одоо энэ сахиус сурхны бас түүх намтрыг эдгээр юу өгүүлсэн баг. Тэгээд аялгауг нь болохоор энэ дорны буддын бүх өргөн судалгаанд хамаарагдаад буддын шашинтай ард түмэн сүсгтэн шууд одоо сонсоход тэр зөвхөн Монгол аялгау гэдгээр биш бас тийм их өргөн бичсэн юм байлээ төвшөндөр судалгаатай. Тэгээд тэр тарин майнуудын дунд нь орсон. Тэрэн дээр нь эмхтэй хоолойнууд бас оруулж бичүүлсэн. Тэгээд одоо янжил хам бурхан эдэр гэдэг утга гэдэг олон талыг ингээ бодоод тэгээд юм дутуу юмгүй их сайхан дүүрэн бүтээл болсоо л гэж боддог. Онлой ташаан дээрээ холыг харах мэлмитээ хонгор халзан дуусараа ишнэ залрах уйдастай цогтохин тэнгэртэй элдэв тахилаа өргөё цагийн цогос авраад эдмэртэй гин хайрлаарэ. Дуу бүтсэн түүхүүд янз бүрийн их сонирхолтой эхлэлтэй байдаг. Тэгээд манай дууч Ариунбаатар бид хоёр их олон дуу хийсэн байд. Тэгээд дээрхийн гигантны өөрийнх нь дууг дуулж, дээрхийн гигантнээс одоо баясгаж дарамсалаад болсон үйл явдлаар нь Ариунбаатар дуучныг хүмүүс их сайн мэддэг. Тийм учраас одоо хөгжмийнхний хүрээнд, дуулаачийнхны хүрээнд Ариунбаатар дуучныг дээрхийн гигант нээлж дууч энэ гэж альбом бос маягаар бид нар хоорондоо ярилцсан юм л да. Тэгээд янз бүрийн сахиуснуудыг баясгах, одоо сахиусны шүтээнүүдийг баясгах, за тодорхой гигантнүүдэд зориулсан дуунуудыг бид хоёр өмнө хийж ирсэн. Ер нь энэ дуунуудад илэрхийлдэг арга байдгийг. За шүлгийн талаасаа, шүтээ урдлын талаасаа ингээд бүддийн онлууд дотор биш та хоорондоо шүтэн барилгагүй нэг ч одоо юм байхгүй. Бүгд хоорондоо шүтэн барилгатай. Тэгэхээр хөгжим нь бас тэр шүтэн барилгыг дагаж хийх зураг арга байхгүй. За тэгээд дуун дээр магтаалын шин чанартай аялгауны ая дангийн элемент гэдэг юмыг би өөрөө бодож болох хэрэгтэй. Тэгвэл бэлдэн ламуу сахиус бол өөрөө 10 хангал сахиусын нэг маш хүчтэй догшин дүртэй. За урлагийн охин тэнгэр янжин ламуу бурхны догшин дүрнэ. Бэлдэн ламуу цогт охин тэнгэр. За тэгэхээр эмхтэй бурхан байх нэ. Өөрийнх нь мөн чанар нь бол одоо тэр зовлон бүгдээс гэтлэгээд тэгээ авран хамгаалах юм зорилготой өөрийнх нь одоо үндсэн философийн нь одоо гол бэлэгдэл зүйн тийм байдаг байна. Тэгэхээр аялгауг би яаж хийх вэ гэдгээр өөр бодож олох хэрэгтэй. Аялгауг нь яаж хийх вэ гэдгээ бодож олох хэрэгтэй. За догшин дүртэй хийвэл яах вэ? Шашны дуг. За энэрн нэгүсэх амтныг авран хамгаалагч зөөлөн дүртэй хийх вэ? Яаж хийх вэ гэж. За тэгээ энэ хоёр өнгө төрхийг хоёулангийн шингээж энэ донд оруулсан байдаг.
За энэ бол нэгдүгээр одоо өгүүлэх ёстой гол юм байна энэ байна. За хоёрдугаар өгүүлэх ёстой гол юм бол тарины асуудал байгаа. Бэлдэн ламаа бурхны тариныг уншдаг одоо тэр манайхны уншиж заншсан шүлгийн хувь гэж байгаа юм. Шүлгийн хувь одоо тэр шүлгээр ярих юм бол одоо тэр хөл тааруулах гэж төвдийн одоо яруу найраг дотор хэрэглэгддэг бас Монголын зохистой ялгуунд хэрэглэгддэг тэр хувь тааруулж уншдаг л да. Манайха одоо хинти хангай соёоны өндөр сайхан ороод хойд зүгийн жиг болсон хинти гэж бол хээгэр эхэлж чинь хойд зүгөө хээгэр эхэлж чинь энэ хоёр дахь мөр бол хээгэр эхэлж чинь толгой олбсон байх наа гэж. Энийг хойд зүгийн тэнгэр болсон гэдгийг өөр газар нь оруулаад акцентыг багасгаж өгөх юм бол биш үү? Энд шүлэг биш бол. Манайхан бүр ингээд заншчихсан байдаг. Энэ бол ингээд бүр энэ Монгол шүлгийн хэмнэл дотор байдаг энэ уншдаг юм хувь байдаг юм л да. Хүчтэй хувь гэж байдаг. Тэрийн энэ дээр болохоор Адлан ламаа бурхны тарин дээр яг энэ хүчтэй хувьд байдаг. Манайхан уншиж заншсан. За тэрийг нь болохоор би зөрүүлж хийсэн. Манай лам нарын одоо уншдагаас шад шадаар нь тасалж оруулсан байдаг. Тэгээ тэр шадынхын таслыг би хөгжмийн одоо хүчтэй хувьд тааруулж хувааж хийсэн байдаг. Одоо орсоор бол дойля тактогоё гэж байгаа юм л та. Хүчтэй хувийг нэгэснээр зөрүүлж хийсэн гэсэн. Тэгжиж хөгжмийн хэлбэрт оруулсан. За ингэж нэг хийсэн арга байгаа. Энэ бол одоо энэ ололт энэ туршилтанд би өөрөө сэтгэл хангалуун байгаа. Тэгэж одоо тарины хиллэгийг бол шүлгийн хэмнэлээр хэмжихгүй. Энэ бол үгийн эрчим хүч байдаг учраас одоо шашныхаа ёс зүйд нийлнэ гэж. За бас ямар нэг юм ритмийг хувааж идэг арга байдаг. За энэ дуун дээр би тариныг яг тэр одоо тодорхой хэмнэлээс нь 2 дахин хувааж удаашруулж нэг уншиж ингэж хийсэн нэг арга байна. Одоо энэрэнгүй зөөлөн амтан бүхнийг бассгах, зовлонгоо сангижруулах тэр сайхан авралт сахиусыг зөөлөн талаас нь бас тогшин дүрэнд одоо тэр тарины ёсонд байдаг хэрэглэгддэг тэр тогшин дөрүүд өөрийнх нь бол одоо тарины ёсонд домог зүй тэр өөрийнх нь их айхтар хатуу үйлтэй юм домогтой байдаг. Тэр нь болохоор одоо энгийн хүмүүс бид нар ярьж бол хэрэггүй байх. Бид нар ямар нэгэн шүтэн нэг одоо тэр дотроо тэр шүтэн сахиусанд даврал даатгал өргөж магтан сайшааж одоо баясаж байхдаа тэр өөрийнх нь зүрхэн тарина гэж одоо шүтэнүүд байдаг, сахиусууд байдаг. Тэр сахиусыг чинь аль болохоор үүнийг хийсэн үрээр үүнийг би үйлдсэн болоод үүнийг сонссон хэн болгон энэ буйны үрээр тухайн сэтгэлийг одоо сэтгэлийн амгалан төл идэх болтугай. Тухайн сэтгэлийг болон одоо өөрийн амьдрал ажил үйлс тэгээд бүх юмны сайн сайхны тухайд үүнд энүүг сонссноор үүнийг сонссноор үүнд даган баяснаар одоо буйнд хурж жоохон жатгаа сэтгэлийн амар амгалан гэдлэх болтугай л гэж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь яг энэ өрөөлөөр л энэ дуу бүтсэн гэж ойлгож байна. Битүүний өдөр зам буланг тойрдог. Тэгээд өөрөө бол луус хөлгөлдөг гэсэн учраас тэр луусыг одоо ундаалж байна гэж одоо бид нар татган дээр хүмүүс тавьдаг ёс байдаг. Энэ битүүний өдөр одоо зам буланг нэг тойрдог гэж ярьдаг тэр юмнаас үүсэлтэй. Тэгээд ерөн цагаан сараар бид нар бэлдэн ламаа сахиусан бол өөрснөө нөгөө энд хурал хураад чинь энд хурал орж нөгөө гайхалтай гоё хурал байдаг шүү дээ. Тэр хурлыг чинь хурдаг. Өмнө нь бас тэр хурлыг би өмнө энд ирж бичиж ирсэн.
бүтнээр нь бичиж авч ирсэн. Маш гоё олон аядангуудтай. Маш гоё тэр аялгуунууд нь бүр их гайхалтай гоё. Номууд олон номуудаас бүрдсэн юм сайхан. Зан үйл өгдөг. За та бүхэн сар шиндээ сайхан жилээрээ. За ингээд ийм сайхан цаг үеэр бас сэтгэлийн үг бүтээлийн тухай яриа өрнүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээ дуун дуртай бас энэ дуучуурч ард түмэндээ бас ноолны хэлдгээр дуу шиг сайхан амьдарч явахын ерөөлийг өргөе. Тэгээд аялгаа их шиг бол тэр сайхан аз жаргал элчин нэргэн уул усанд тэгээд амьд гэж үздэг бүх байгальд хүндрэлтэнд одоо хүсэгдэж өгүүлэгдэж тэрүүгээр баясцсан гэж яддаг ийм сайхан одоо ерөөл учралтай юм байна лээ. Тэгээ шинэ сайхан ондоо энэ сайхан оны сайхан бүгд нь үлрээд тэгээ бүр олон шинэ сайхнуудаар дүүрэн аз жаргалтай байхын сайхан шинэлхийн ерөөлийг өргөё. Хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй эремогон ходрохтай хонгор халзан луустай балдан хам сахуста махтал ерөөлөө өргөё арчд нүглээс авраад эдмэр тэгэн хайрлаарэ авралт дэд сахус минь ариун висиг тэтгэрэ агшин төдийч хоцролгүй аврал юугаар туслаарэ ташаан дээрээ холыг харах мэлмитээ хонгор халзан туусараа эшнэ залрах уйдастай цогтохин тэнгэртэй элдэв тахилаа өргөё цагийн цогос авраад эдмэр тэгэн хайрлаарэ авралт дэд сахус минь ариун висиг тэтгэрэ агшин төдийч хоцролгүй аврал юугаар туслаарэ
Хүргэн отхын эрдэмтэй хідэн галын дундуур хатгалан гарахын дуустай бидгүнтөг сахуста бишрэл сүсгэ оттоля битуни шон заларат хорлодо сата саураарэ аурахтэд сахус мин арумин сигтэтгэрэ акшиндэдич хоцралгүй аурал ёгар туслаарэ Java,